Интернет хөтөчдөө Moza Web хайлтгийн гарч ирсэн цонхны хэл хэсгийг даран монгол хэлээр орчуулаарай. Хамтдаа хувийн Gmail-ээрээ бүртгүүлж үздэцгээе. Нэвтрэх хэсэгт бүртгэл үүсэх хэсгийг даран шинэ хэрэглэгчээр бүртгүүлцгээе. Уул сонгох хэсгийн цааш даран ог дарснаар дараагийн мэдээллийг оруулах хэсэг гарч ирнэ. Бүтэн нэр хэсэгт овог нэрээ бүтэн бичиж өгөөрэй. Имэйл хэсэгт өөрийн хувийн Gmail хаягаа бичиж өгснөөр таны бүртгүүлсэн хувийн Gmail-д нууц код очино. Бүртгүүлсэн мэйл хаягт ирсэн 6 оронтой тоог хуулж буцан бүртгэл үүсэх хэсэгт орж хуулж өгснөөр бүртгэлийн дараагийн хэсэгт шилжинэ. Ингээд өөрийн нууц үгийг оруулаад цааш хэсгийг даран сум дүүрэг аймаг хотоо оруулж өгөөрэй. Байгууллага хэсэгт өөрийн сургууль болон ажиллах газраа оруулж өгөөрэй. Цааших хэсгийг дарж би 16-наас хүрсэн хэсгийг даран доорх хэсгүүдийг чеклэн үүсгэх гэсэн хэсэг дээр дарна. Ингээд бүртгэл маань амжилттай болж та Moza Web нэвтэрч чадлаа. Хувийн Gmail хаягаараа нэвтэрч орсны дараа та дээр хичээлүүдтэй танилцаарай. Moza Web бол цэцэрлэгээс 12 дугаар анги хүртэлх сурагчдад зориулсан цахим сургалтын платформ юм. Энэ нь сурагчид болон багш нарт хичээлийн интерактив агуулга, 3D үзэгдэл, видео цахим хичээлүүд, сургалтын хэрэгслүүдийг ашиглан хичээлээ үр дүнтэй, сонирхолтой байдлаар сурах боломжийг олгодог. 3D хэсгийг сонгон үздэцгээе. Бэлэгний зурагтай хэсгүүд нь мөн төлбөргүй бөгөөд далбааны тэмдэгтэй бичлэгүүд нь төлбөртэй болно.